Сайн байцгаана уу? Та бүхэндээ Галзуу Unicorn киноны үлдсэн 2 дугаар хэсгийг ярьж өгье. За 4 дугаар анги эхэлж байна. За энэ үеэр Южи ярьж чи энэ хүүхний очийг мэдхүү хорт могоо гэдэг. Ийм бага мөнгөөр ийм хувцас авах гээд байгаа юм уу гэхэд нөгөө хүүхэн та нарт өөр арга байсан бол ийшээ ирэхгүй байсан биз дээ. Одоо гүйцэтгэх захирал шийдвэрээ гаргадаа гин. Ингээд бодож Санти 15 саяар 15% өөр яриа байхгүй гэхэд Алис онгоцондоо суугаад явна. Ингээд нөгөө гурав өөр арга байхгүй штэ гэд хоорондоо ярилцаж байтал Шаяюгийн утас дуурч танаа нэр чинь таалагдахгүй байна. Өөр нэр санал болгоорой гэж Алис хэлдэг. Тэгтэн Санти 15% өөрчлөгдөхгүй штэ гэтэл тэр хамаагүй одоохондоо энүүгээрээ бай гэж Алис хэлнэ. Ингээд тэд нар хөрөнгө оруулалтаа тэмдэглэх болж далайд гарч тэмдэглэнэ. Аяллаар явж байхдаа Шаяю өөрийн амьдралаа Сантид ярина. Ээж нь тай хүн байсан ба эрт нас барсан. Аавтайгаа хоёулаа өссөн. Аав нь эрэгчл бит хоёр баян болно гэдэг байсан боловч нэг удаа бүр байшингаа хураалгаж зээлдүүлэгч нараас зүхтаж хамаатнуудаараа хэсэг амьдарсан байна. Тэднийг оцсон айл болгоно нь ад үзэж шинэ жил болгоноор тэднийг гэртээ байлгасан айлуудад бэлэг хүргэж өгдөг байсан ч нөгөө айлын хүмүүс тэднийг дахиад л ад үзэж хардаг байсан болохоор хинт ч өртөө байхыг хүсэхэ болсон юм байна. Тэгээд ялангуяа өөрийн нөхөртөө өртөө байхыг хүсээгүй гин. Онгоцон дээр байх хугацаанд Адар бороо орж Санти компанida Тандер гэдэг нэрийг өгөхөр болдог. Ингээд мөнгөтэй болсон тэдний ажил эхэлж ямар хайрцгаар ачаа бараагаа зөөх, мотоциклоор зөөх үү гэх зэрэг асуудал гарч ирв. Мотоциклоор зөөх залуусаар найзуудаагаа Санти дуудав. Дүүнч мөн ирсэн байлаа. Шаяюгийн гаргасан төсвөөр чанартай ачаа зөөх ачааныхаа хайрцаг хийх боломжгүй байсан учраас цаасан хайрцагаар хийж эхний ээлжинд гадуур нь сайн скотчтод явуулахаар болов. Анх 50 байкертай эхлээд явлаа. Тэдний аппликейшн нь жингээ оруулаад төлбөрийг нь шууд хэвлээд гаргадаг байсан. Анхны өдрийн арилжааг хэд гарсан бэ гэж мөрөөцөхөд Шаяюгийн 3888 гэсэн тооноос давж 3997 гэсэн тоо гардаг. Гэтэл анхны өдрөөсөө эхэлж тэдэнд худлаа дуудлага орж ирдэг. Тэдний компани нэг дуудлага дээр 3 удаа ирж баталгаажуулах шаардлагатай гэсэн дүрмтэй байсан болохоор моточид 3 удаа хоосон дуудлага хаяг дээр ирнэ. Ингээд олон хүрэгчдэд ижил асуудал тулгараад байсан учраас менежер нь Сантид хэлэхэд Санти уг ачаануудыг задлж үтгэхэд хайрсан дотор хийсэн зүгээр л чулуунууд байдаг. Гэтэл тэдгээр 3000 хуурамч ачаануудыг Канины хүү Кен санаачилж явуулсан байдаг. Ачаануудыг албаар хотын нөгөө зах хүртэл байдаг хаягнууд бичиж явуулжээ. Кен ааваасаа унаа авах санаатай аавдаа энэ тухай хэлэхэд аав нь саяхан худалдаа авсан нэгэн зургаа хүүдээ харуулад гарыг нь зурганд хүргэхэд будаг нь хатаагүй байсан. Тэгээд ядуу учраас энэ хүү жинхэнэ будаг авч чадаагүй. Орлуулагч хэрэгэлсэн болохоор будаг нь хатаагүй байгаа юм. Ядуу хүмүүс амьд үлдэхийн тулд толгоогоо ашигладаг юм. Чи ямар ч арга хэрэгэлсэн бай гэхэд Санти тийм амархан бууж өгөхгүй. Сантигийн компани хуурамч ачаанууд хамаг нөөцийг нэзэлснээс болоод жинхэнэ хөргөлтүүдэд хийхдээ удсан байдаг. Нэгэн ууртаа үйлчлүүлэгч ирээд би их нэртэйгээ эвлэрэх гээд 40,000 баатын үнэтэй үнэртэй ус явуулсан байхад 7 хоног байхад одоо л очоогүй байна. Танах чинь экспресс хөргөлт гэсэн бидтэй гэж уурладаг. Санти хурж ирээд би их нэрт чинь барааг нь 3 хоногийн дотор хөргөж өгнө. Чадахгүй бол намайг энэ зохиороо гээд бейсболын зохиор үзүүлдэг. Санти хоосон эзэнгүй байсан байшингуудын бүртгэлийг гаргаж тэдгээр хаягнуудыг бүгдийг нь блоклдог. Ингэсний хүчинд шууд ачааг авахдаа блоклистэнд орсон байх юм бол ачааг явдаг. Санти ажилчдынхаа дунд уралдаан зарладаг. EC-гийн харилцагчийг уруулж чадах юм бол хамгийн олон хүн уруулж өөрийн талдаа оруулж чадсан нь 300,000 баат уралдаан ажээ. Санти өөрөө ч энэ уралдаанд ордог бөгөөд маш их борлуулалттай загасны тос зардаг газрын эзэнд очоод манайх Таиланд даяар хамгийн том шуурхай хүргэлт болно. Тэр үед танаа барааг бүтэн жил үнгүй тээвэрлэнэ гэж тэднийхийг өөртөө эсвэлж авдаг. Сантигийн ажилчид EC-гийн шуудан дээр хүртэл очиж үйлчлэгчийг нь уруулж авах гэж ятгадаг. Мөн Санти EC-гийн шуудан хүрэгч нарыг илүү цалин амлаж өөрийн талдаа оруулах ажиллагаа явуулдаг. EC-гийн нэгэн хурлаар Сантигийн компанид тэдний 234 ажилтан орсон талаар мэдээлдэг. Санти энэ нэг удаа нэг илгээмж канин руу илгээдэг. Тэрэн дотор нь барианы шилэнд хийсэн ялаа байдаг. Та нар санаж байгаа бол канин Сантиг
нэгэн ялаанаас илүү гарахааргүй амьтан гэж хэлж байсан. Санти энэ үеэр бүх хурамч бараануудыг овоолж байгаа чатаа. За ингээд 4-р анги төгслөө. 5-р анги. Сантигийн компани ачаа барааг автоматар ялгагч конвейер ашиглалтанд оруулдаг. Тэд орон даяар 76 аймагт салбар ашиглалтанд оруулсан баяраа тэмдэглэж байна. Хятадаас Easy-гийн эзэн Хятад Канин Кен нар дээр ирдэг. Кен маш ховор арх гаргаж ирээд хундгалсан боловч Хятад эзэн уулгүй энэ дарсыг ямар нэгэн баяр тэмдэглэх гэж уусан бол зүгээр байсан юм. Хэрвээ ямар нэгэн зүйлийг дарах гэж ууж байгаа бол хэрэггүй. Хагас жилийн дотор зах зээлийн 1-р болно гэж амласаа санаж байна уу? Одоо Phoenix зах зээлийн 1-д явж байна. Тайлбарлал гэсэнд Кен бид Easy компанид ажил явуулж байгаа гэхэд Хятад та нарын компанид ажлыг дуурайгаад уу гэхэд Канин тандаж Хятад зүрэг байдаг. Эд баялаг хизээч 3 үе дамжин үргэлжилтгүй гэдэг. Чи бид хоёр 1-р үе гэхэд Канин та жаахан л хүлээж бид Phoenix-ийг гүйцэх болно гэдэг. Ингээд хундаг тулах болтол Хятад эзэн Кенийн хундган дээр архийг тэр чигээр нь цалгуулan хийгээд аав чинь чамайг захирлаар тавьчих гэж намайг маш их ядгсан. Үүнээс илүү урмыг нь бүү хуглаарай гэдэг. Тэгээд Хятад эзэн яваад өгнө. Энэ хүртэл та нар Easy хоёлаа 25 баатаар эхэлж ачиж байсан боловч та нар үнэ 19 баат болтол буулгадаг. Канин Сантирээ уцтаж дууддаг. Канин Сантид үнийн дэ битгий ихлүүл зах зээлээс хамгийн түрүүнд арчигдах нь танах байх болно гэж хэлдэг. Ингээд байтал Шиаю яагаад 19 баат болгож байгаа юм бэ? Ашгаа олох гэж 10 жил болно штэ гэдэг. Орон даяар 19 баат болгосноор ажилчнуудынхаа цалинж бууруулах шаардлагатай болно. Ажилтнууд нь цалин бууруулсан гэд эсэргүүцэл үзүүлж эхэлнэ. Эхнээсээ цалинганд бууруулсан тул ажилтнууд нь ажлаа хайж явж эхэлнэ. IT-гийн алба хүрэгчдээс 40 хүн бензин хийлгэж аваад хүргэлт хийхгүй байгааг илрүүлжээ. Түүний нэг нь Сантигийн найз байсан ба Санти түүнийг халчдаг. Easy эсрэг талд нь ачааны даатгал гэсэн шинэ компанид ажил эхлүүлж тэдний хуурамч ачаануудыг шатааж байсан бичлэгийг ил олгожээ. Оройн Санти машин дээрээ эртэл нэгэн сум үлдээгээд чиний амьдрал нэг л сумны үнэтэй шүү гэсэн зургастай хамт орхисон байдаг. Тэдний компани Mali гээд Alibaba шиг онлайн худалдааны платформын ачаа хүргэлтийн шалгаруулалтанд оролцоод эхний шалгаруулалт нь 4 ширхэг шампансхны хундгыг эвдрэлгүй шалгаруулалт болж байгаа газар авчрах байсанд амжилттай авчирч чадсан компани нэг Тандер болдог. Хоёрдугаар шалгуур нь 11 сарын 11-нд болдог хямдгалтай худалдаагаар ачаа бараа хүргэх шалгуур байна. Хамгийн өндөр оноотой компани нь Малитай хамтарч бүтэн жилийн турш ачаа хүргэх хэрэгтэй болох ажээ. Тэгээд нөгөө хоёр маань ганц хөрөнгө оруулагчаасаа нэмэлт 100 саяын хүүтэй зээлээд 1 жилийн дотор эргүүлж өгье гэсэн боловч хөрөнгө оруулагч би 100 саяыг өгнө. Гэхдээ та нар 6 сарын дотор эргүүлж өгөх ёстой. Чадахгүй бол нэмэлтээр 15% чинь би авах болно гэдэг. Энэ нь Тандрийнхны хувьд байж боломгүй санагдсан бөгөөд Шиаю банктай ярьж үзэхээр шийддэг. Канин Шиаю руу ярьж хоолнд орохыг урьдаг. Яваад очисон чинь танай компанийг 1.2 тэрбум баатаар худалдан авъя гэдэг. Энэ хооронд машин дээр нь сум үлдээгээд явсан хүнийг олохоор камер шалгахад үлдээсэн хүний царай тод харагдахгүй байсан. Гэхдээ Санти дүүгээ гэдгийг таньсан байжээ. Дүүгээсээ яагаад гэдгийг асуухад чи өдөржингөө бид нарыг боостоод өөр ажил хийхгүй бид нар хөлөө эцэтэл ажиллаж байхад хамгийн анхнаас нь цуг явсан багын найзаа хүртэл халсан бидтэй. Энэ бол зүгээр анхаарал битгий дахиж тэнхтээд байгаарай гэдэг. Инхтэн Санти буу гаргаж ирээд нөгөө сумыг нь хийгээд за айлуу буудаач гэдэг. Ингээд дүүн буудахгүй гээд ах нь бууга гарт нь бариулчаад ноцолдож байх хооронд буу алдаж тол хагалдаг. Санти дүүдээ хин нэгнийг буудах маш амархан. Энэ компанийг хаагч маш амархан. Чи олон мянган хүнийг ажлын байртаа байлгах ямар хэцүүг мэдхүү. Маргаашнаас эхэлж чи моточтыг хариуцсаж ажиллаарай гэдэг. Маргааш нь дүүн моточ дээр очиод бид нар одоогоор ажил хаях хэрэггүй баха. 11 сар өнгөрөөд байдал сайжирна би ахлах моточин болсон гэхэд нөгөөдөл нь чи босс болсон юм уу? Ах нь том босс юм чи аргагүй байх таа гэд ажлаа хаяад авцгаадаг. Канин Санти дээр ирж нөгөө 1.2 тэрбум баатаар худалдан авах саналаа тавьдаг. Явсныхан дараа Шиаю нэгч банк бидэнд зээл олохыг хүсэхгүй байна. Канины санал одоогоор хамгийн дээр санал болоод байна гэхэд тэр хоёр хэрэлдээд Шиаю гараад явдаг. Шиаю дараа нь Шанхай руу явж ганц хөрөнгө оруулагчтайгаа уулзаад өөрийн 5% өгөөд 5% 34 сая баатаар зарсан байдаг. Тэрийгээ Сантид зээлэхээр ирдэг.
Рюжи Шаяо бидний өмнөөс золиос гаргалаа. Үүнийг нь үр дүнтэй болох хэрэгтэй шүү гэж хэлдэг. Нөгөө талд Канийн өөрийн хүү Кентэйгээ уулздаг. Феникс биднийг худалдаж авах санал тавьсан гин. Энэ оны эцэхэд Фениксийн зах зээлийн маржныг гүйцэж чадахгүй бол энэ нь сайн санал байна гэж Питер бодож байгаа гэдэг. Питер буюу хятад захирал чамайг захирлаар тавиач гэж ятгахдаа би юу гэж хэлснийг мэдэж байна уу гэхэд би таны хүү гэхэд Кани тэр бол чи өнөөдөр энэ сууж байгаа цор ганц шалтгаан чинь гэдэг. Чамд цаг байна, чамайг захирлаар тавьсан нь алдаа байгаагүй гэдгийг батал гэдэг. Та нарыг сөнөө чамд тэдний зах зээлийн хувь хэрэгтэй. Санти компанийнхаа өөртөө тулж ажилладаг чухал хүмүүсээ нэг нэгээр нь дуудаж тэдний урвсан эсхийг асууж нэгэн хурал зохион байгуулдаг. Нийт 10 хүн цугладаг. Ингээд Санти манай компанид урагч байгаа. Энэ нууц ажиллагааг мэдэгдүүлэхийн тулд би та нарыг зориуд энд дуудлаа гэдэг. 11 сарын 11-ний сурталчилгаа бол дараагийн өдөр гэсэн урайтай байх болно. Өнөөдөр илгээгээд маргааш нь хүрэгдэнэ. Зах зээл дээр одоо байгаа хамгийн хурдан хүргэлт бол 2 хоног байгаа. 11 сарын 11-ний хямдралаар бараа авсан хүмүүс аль болох хурдхан л бараагаа өөрсөн дээрээ авчрахыг хүсэх болно. Бид тэдний хүсэлтийг биелүүлж дараа өдөр нь гар дээр нь тавьж чадах юм бол шаг мад гэсэн нүүдэл болох болно. Товчхондоо төлөвлөгөө бичсэн гээд бүх хүмүүстэй төлөвлөгөөг тарааж өгдөг. Төлөвлөгөөг харсан ажилтан бид ердийн хүргэлтээ хийгээд зав муутай байдаг. Үнэхээр чадах болов уу гэсэнд Санти чадах болно. Бид машин хүн хүчгээд бүх зүйлээ 3 дахин нэмэх болно гэдэг. Гэтэл урагч нь яг тэр хуралд сууж байж таарсан бөгөөд Кен рүү сурталчилгааны урайг мессежээр өгдөг. Энэ нь нөгөө ээж нь өвчтөе эмнэлэгт хэвтэж байсан IT-ийн ганц эмэгтэй байсан бөгөөд ээж дээрээ эмнэлэгт ирэхэд нь Кен сууж байдаг. Тэрээр Кен Сантигийн бичсэн төлөвлөгөөний хуулбарыг өгөөд дахиж иймэрхүү ажил хиймээргүй байна гэдгийг хэлдэг. Санти 11 сарын 11-ний өмнөх өдөр ажилчдаа урам зориг өгөхөөр үг хэлдэг. Нэг ч ачаа дутааж болохгүй, нэг ч ачаа гэмтээж болохгүй. Бидний хувь заяа тэдгээрээс шалтгаална гэдэг. Рүүжи мөн өөрийн IT-ийн багийн хүмүүстэй хандаж би өөрийн гэсэн 26%-аас талыг нь та нарт хувааж өгч байна. Өнөөдөр баг санагдаж болох ч нэг л өдөр маш их мөнгө болно гэдэгт итгэж байна гэдэг. Ингээд компаниараа бүгдээрээ 12 цаг болохыг харж байгаад яг 12 цаг болонгууд дараагийн өдөр хүргэнэ гэсэн зарлалаа явуулж эхэлдэг. Компанид ажиллаа эхлээд хэдхэн минутын дараа Easy нэг өдрийн хүргэлт гэдэг компанид ажиллаа зарладаг. Зам дээр Easy та нар хоёулаа зэрэгцэн бараагаа хүргэсээр байна. Ажилчид нь зогсоо зайгүй ажиллаж байна. Нөгөө урагч энэ үед ч бас та нарын нийт ирсэн ачааны тоог Кенд мэдээлдэг. Ингээд Кен нөгөө урагч руу залгаж нэг зүйлийг хийхийг ятгадаг. Ээжэн чинь өвчнөд Америк чин эмчилгээ гарсан байна. Энэ ажлыг хийх юм бол тэр эмчилгээг импорт хийгээд авчрах болно гэдэг. Тэгээд нөгөө урагч буцаж орж ирээд цүнхээ аваад мониторын өрөө рүү явж дотроос нь түгжээд байж байтал хар авсан Рүүжи ирээд хаалга нүддэг. Тэгсэн ч урагч ачаа хуваарлах дамжлагын туудыг ресет хийчихдэг. Ресет хийгдснээр бүх дамжлагын машин зогсдог. Санти дамжлагын тууд зогссон учраас Рүүжи рүү яриад юу басныг асуухад бүх дамжлагын систем арчигдсан. Нүхэн сэргээхэд 20 цаг болно гэдэг. Цаг өдрийн 4 болж байсан. Санти Рүүжи Шаяо 3 урагчтай уулзахад би ийм зүйл хийсэн хийгээгүй танай компани чинь сүрэх болно. Би ээжийнхээ эмчилгээний төлбөрийг төлөх гэж хэдэн жил ажиллах ёстой юм гэдэг. Тэгэхэд Рүүжи би чамд хатуу ханддаг байсан. Чамайг хамгийн шилдэгнэ гэж итгэдэг байсан тул тэгдэг байсан. Миний буруу чамайг мөрөөдөлтөй итгүүлж чадаагүй юм байна гэдэг. 5 минутын дотор явахгүй бол цагдаа дуудана гэдэг. Нөгөө талд Easy дээр Кани ирчихсэн дамжлагын туудаа хурдан явуулж ажиллах хүчээ нэмгээд заавар өгч байдаг. 6:30 болж байхад Санти ажилчтай хандан нэг хүн бүрт 1000 баат өгөх болно. Дуудаж болох, туслуулж болох бүх хүнээ дууд. Машин ажиллахгүй байгаа ч бидэнд гар хөл байна гэснээр ажилчид утсаар ярьж ойр дотны бүх хүмүүсээ дуудаж туслуулж эхэлдэг. Гэтэл бас нэгэн асуудал гарч ирсэн нь зүүн хойд зүг рүү явах ачааны машин дутагдaltaй болдог. Яг тэр зүгт явуулах гэж захиалсан байсан ачааны машинуудыг нь мэдээж Easy-гийн Кен мөнгө төлөөд хөлсөлсөн байдаг. 200 ачааны машиныг зүгээр суулгаж байна гэсэн үг. Та нар 9 цагаас өмнө ачааны машиндаа ачиж замд гарахгүй бол маргааштай хүргэж амжихгүй гэсэн тооцоо гардаг. Зүүн хойд зүг рүү явах 6425 ачаа байдаг. Шаяо энэ үед санаачлаг гаргаж би ийм үед хэрэглэх гээд мөнгө хадгалж байсан юм. Өмнө зүг рүү явах ачааны машиныг суллаад хойд зүг рүү явбал бид нар өмнө зүг рүү онгоцоор тээвэрлэх болно гэдэг. Ингээд Шаяо онгоцны буудлын руу яваад
онгоц олох гэж жаахан удлаа. FX 186 дугаар онгоцоор ачих болсон шүү гэдэг. Easy дурвсан урагч дахиад мөн байсан бөгөөд онгоцны дугаарыг мессежээр Ken руу явуулдаг. Kenтэй хамт Канин байсан ба уг онгоцны дугаарыг хилүүлж аваад явдаг. Энэ удаагийн урагч нь нөгөө уулзалтанд оролцоод байсан Япон байдаг ба онгоцны буудлын руу ачаа хүрэх нэг ачааны машиныг нь жолооддог. 9:30 үед онгоцны буудлын явах зам цагдаагийн шалгалт байсан бөгөөд хар тамхи хэрэглэсэн эсхийг нь тестээр шалгаж байдаг. Хамаг ачааны машинаа шалгуулчихлаа гэж бодтол Япон ганцаараа би 4 хоног унтаагүй болохоор хар тамхи хэрэглэчихсэн юмаа гэж сууж байдаг. Тэгээ Санти өөрөө ачааны машиныг нь барих гэтэл ачааны машины баримт бичиг байхгүй байдаг. Рюжи аппликейшн дээрээсээ нэг ачааны машин хөдлөхгүй байгааг хараад аппликейшнаараа дамжуулж сул чөлөөтэй байгаа мотоциклтай хүмүүсийг уг газар руу явуулдаг. Ачааны машинтай ачааны тал нь байкруудад ачаад үлдсэн яах вэ гэж байтал Япон өмнөхөө бүсэнд машины баримт бичгийг хавчуулсан байгааг Санти хараад чамааг халлаа гэж хэлээд өөрөө бариад явсан боловч уг мэдээллийг авсан Кен машин явуулж замдан тэгэлж ачааны машиныг онхолтуулдаг. Одоогийн байдлаар онгоцны буудал 5 ачааны машин болон мотоциклаар атсан тал ачаа очсон байгаа бөгөөд Санти осолд ороод түр ухаан алдсан байдаг. Санти ухаан ороод замаар нэг тарсан ачаагаа өөрөө эмхлүүлж байдаг. Энэ үед Канин Fly Thailand-ийн босстой уулзаж хундаг юм уухта FX 186-гийн тандрын ачааг бүгдийг нь буулгаж өгч туслаач тэгвэл дараа нь Канинтай хамтарч хөрөнгө оруулах боломж олгоё. Хамтдаа айц даяар ачаа зөөе гэдэг. Захирлан зөвшөөрч өөрийн ажилтан дуруугаа тандрын ачааг буулга гэдэг тушаал утсаар өгнө. Энэ үед Санти дээр өмнө нь ажлаас нь халагдаж байсан багын найз нь найзуудаараа мототой ирээд үлдсэн бүх ачааг нь ачаад онгоцны буудлын руу явдаг. Онгоцонд бүх ачаагаа ачаад Санти ганц үлдсэн суудалтанд суугаад өмнө зүг рүү явхаар болдог. Энэ хооронд Fly Thailand-ийн босс мессеж ирээд Thunder Express-ийн ганцхан ачаа байна буулгасан гэсэн мэдээлэл ирдэг. Канинс зургийг үзүүлээд нислэг нь буруу байсан юм шүү. Өнөө орой өмнө зүг рүү 2 онгоц нисэж байгаа гэдэг. Манайхны ачаагаа ачилсан онгоц нь FX 184 онгоц байдаг. Яагаад тэгсэн бэ гэхээр Санти Шиаюуг онгоцны буудлын явах үед нь чи ганцаараа явах онгоцны дугаарыг мэдэж байхад болно. Надад ч битгий хэл. Бидний дунд урагч дахиад байгаа гэж хэлсэн байдаг. Ингээд Каниныг зогсоож чадхаас өмнө онгоц хөөрсөн. Өмнө нутагт очиод Санти ачаагаа хүргэж явахдаа ухаан алдаж унаад эмнэлэгт хүрэгдсэн байдаг. Нэгс ирсэн чинь сувлагч нь утас чинь бараг 100 дугуурлаа аваач гэдэг. Гэтэл Рүжи залгаад Мали одоо ялагчийг зарлах гэж байна үүз гэдэг. Ингээд үзтэл Малигийн дараа жилийн бүх ачааг хүрэх хамтрагчаар Thunder шалгарсан байдаг. Easy-г Phoenix худалдаа авчээ. Шиаюу ажлаа орхиод нутаг руугаа явсан. 2021 он болж Thunder 30 тэрбум баатын гэрээ зурсан байдаг. Таиландын анхны unicorn буюу ганц цэвэрт болсон байна. Санти ээжтэй анх удаа компани харуулж энэ компанид би ажилладаг юм бишээ. Энэ бол миний компани гэхэд ээж нь дүүжин чамтай анх ажиллахаар явсан үедээ надад хэлсэн байсан юм а гэдэг. Санти Шанхай явж Шиаюугийн гэрт очиж 200 сая баатын чек бэлгэлдэг. За энэ хүрээд кино маань дуусж байна. За энэ кино нь бол уран сайхны найруулга орсон боловч Таиландын анхны unicorn буюу тэрбум доллароос давсан үнэлгээтэй болсон Flash Express компани эзний тухай хийгдсэн кино юм а. За та бүхэнд манай сувг таалагдсан бол subscribe хийгээрэй, лайк дараарай. Дараагийн дугаар хүртэл баяртай.